Өнөөдрийн хичээл бол ажлаас чөлөө авах тухай хэрхэн мэргэжлийн ёс зүйгээр даргадаа мэдэгдэх вэ гэдэг юм. Англиар үүнийг calling in sick гэдэг. Энэ хичээлээр та ажлаас чөлөө авахдаа хэрэглэх чухал хэлцүүд, өгүүлбэрийн бүтэц, мөн мэргэжлийн харилцааны соёлыг сурах болно. Англи хэлээр communicate in your absence professionally. Ажлаас чөлөө авахдаа мэргэжлийн ёс зүйгээр харилцах нь чухал. Хамгийн эхний хийх зүйл бол өөрийнхөө ирж чадахгүй байгааг мэдэгдэх. Үүнийг англиар I won't be able to come to work today. Би өнөөдөр ажилдаа ирж чадахгүй гэж хэлнэ. Дараа нь яагаад ирж чадахгүй байгаагаа энгийнээр хэлэх хэрэгтэй. Жишээ нь I woke up with a fever. Би халуурсан байна. Эсвэл I'm feeling unwell. Би тавгүй байна гэж хэлж болно. Өвчний шалтгааныг хэд дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй. Энгийн бөгөөд товч байх нь чухал. Жишээ нь I'm feeling unwell and won't be able to perform my duties. Би тавгүй байгаа тул үүргээ гүйцэтгэж чадахгүй. Эсвэл I've come down with a cold. Би ханиад хүрсэн байна гэж хэлэхэд хангалттай. Ажилдаа хэзээ иргэн ирэх талаар тодорхой хугацаа зааж өгөх нь чухал. Хэрэв мэдэхгүй бол та мэдээлэл өгнө гэдгээ хэлээрэй. Жишээ нь I expect to be back in the office tomorrow. Би маргааш ажилдаа иргэн ирнэ гэж найдаж байна. Эсвэл I will keep you updated on my condition. Би өөрийн биеийн байдлын талаар танд мэдээлнэ. Хэрэв танд яаралтай хийх ажил байвал ажлынхаа талаар мэдээлэл өгч бусад хүмүүст хүлээлгэж өгөх шаардлагатай. Жишээ нь If completed X and it needs attention. Би X ажлыг хийж дуусан, харин вэ анхаарал шаардаж байна. Эсвэл Could you please ask Z to cover for me? Та зэд намайг орлохыг хүсэж чадах уу? Гэх мэтээр асууж болно. Мессежийг үргэлж ээлдэг бөгөөд мэргэжлийн байдлаар төгсөх нь чухал. Жишээ нь Thank you for your understanding. Ойлгосонд баярлалаа. Эсвэл Sorry for any inconvenience. Учирсан таагүй байдалд уучлалт гуйж байна гэж хэлээрэй. Одоо бүх хэлцүүдийг нэгтээд нэг жишээ мессеж үзье. Subject: Absence from work. Your name. Dear boss's name. I am writing to inform you that I won't be able to come to work today, May 27th, due to feeling unwell. I expect to be back in the office tomorrow. I have completed the report and colleague's name can assist with urgent tasks. Thank you for your understanding. Sincerely, your name. Энэ мессеж нь товч, тодорхой. Мөн мэргэжлийн ёс зүйг хадгалсан байна. Өнөөдрийн хичээлээр бид ажлаас чөлөө авахдаа хэрхэн мэргэжлийн ёс зүйгээр харилцах талаар сурлаа. Эдгээр хэлцүүдийг тогтмол дадлаг хийж өөрийн яриандаа хэрэглэж байгаарай. Баяртай.